Хар багасаал машинтай нөхөрлөж, хурд хүчийг нь яавал нэмдэг, ямар техникээр яаж уралдах юм бол давуу талыг өртөө үүсгэдэг гээл. Ёстол өхлөөс бусдыг үтсэн гэдэг шиг л жинхэнэ энэ бүс нутагта домог болсон хүмүүс дид төслийнхээ ирж байгаа гэсэн сургаар ийм томчууд нутагтаа ирж байгаа. Гэтэ яаж ч утсан тэр домгууд уралдахгүй, яан өдөр бүлгмийн залуу гүшөөдөл уралдах байгаа л да. Бурхны гар очтой Тошия Жошима. Бурхны хөл очтой Коза Хошино. Жинхэнэ амьд домгууд. Гэсэн чинь хоёр ах хүү хуушнаа дурсаад ийм сонирхолтой багаараад ирсэн болохоор өөртөө уралдан нэг хөгжилдөх гэж ирцгээсэн. Эдний хувьд бол мэрэгжлийн болон хүүхэд энтер гэсэн тархины барай байхгүй. Хичээл зүтгэлтэй хинч болон мундаг болж болно гэж итгэдэг болохоор залуу өрч хүчтэй хүмүүст бол бүрч илүү дуртай. Амар хөрхийн зүтгэр хаан. Та нарт залуудаа чаддсан мэддгээ заадаг байсан ч одоо бол та нарыгаа хаанч хөрөхгүй байхаа. Гэхдээ яг хоёр ах нь хуушнаа дурсаад бас тийм холоос өрөөд ирж байгаа хүмүүсийг хүндэтгээд огтийл та. Энэ зам дээр удаа яваагүй юм байна. Биеийнхээ жилийг жоохон гаргая. Гэдэл явж байгаа. Нутгийнх нь хүмүүс бол юу вэ жилигээ гаргая гэжчээ. Дандаа л утхны ирэн дээр явж байгаа юм шиг л нарийн хэмжил дээр яваад идэм байжээж. Энэ хоёрт нь зүгээр ш нэг бурхны гар хөл гэдэг очтой биш. Хар багасаа л толж барамгүй олон уралдаан хийж тэр бүртээ төгсөрсөөр одоо бол зүгээр л байгаа сүртэй тийм л хүмүүс. Такумигийн гэрлөө ботарууд залгаад ойрхон хөвжин зүгээр ялцаагаа хооллогдохгүйгээд уулзалт нь Такумиж өгсөн зөвлөгөөнүүдэд нь талархснаа хэлж 86-аа илүү сайн мэдэрдэг болсноо хэлдэг. Энэ удаагийн өрсөлдөх машинуудаа Иросука мэдж байгаа болохоор бэлтгэл хангах машиныхаа тоог нэмж нэмэлтээр сэлбэг нөөц энтергээл бүхий л зүсээ нэмчихсэн. Энэ удаагийн уралдах газар нэлээд хол болохоор бөөндөө эртхэн гарцаадаг. Дид төслийн дараагийн өрсөлдөгчийг нь сонсоод Тойдо сургуулийн захирал нь хүртэл та нар ч тэр тулааныг нөгөө очиод үзчихвэл зүгээр л юм байна да. Гэдэл үнэхээр л хүлэн зөвшөөрөгдсөн хүмүүс. Яагаад үзхийг зөвлөж ийн гэхээр одоо тулгараад байгаа садтайгаа дид төслийнхэн хэрхэн яаж тэмцэж байгааг харж суралц. Ялсан ч ялагдсан ч тэр үнэхээр л сайн хуурч чаддаг. Суралцах зүйлэгтэй хүмүүс байлээ. Залуу хүүхдүүд ихэд үнэхээр л үзээтэй том баг. Багийнх нь хүүхдүүд ч тэр соёлдоо ухаалаг даруухан хүүхдүүд ийм илдэг байгаа нь хоёр хат бол үнэхээр л таалагдж байгаа. Уг нь л манай гэдийн байдаг газар чаа сөргөлдөө ихтэй болохоор их л өнгөрөөс авсгансан нөхдүүд ирнэ төсөөлж исэн юм байлээ. Бэлтгэл уралдаан хийхдээ энэ зам дээр нь элдэн бусын цаадаас эхлээд сонь дүрмүүд шаардлагагүй үнэхээр л амар байгаа. Нэмэлтээр авчирсан машинд нь дүүрэн запас дугуй бас нэг мопед. Машинтайгаа бол ерөнхийдөө л метрэн харин хагархаа цорхоо бүрийг нь алхаж явж үзээд байхаар дэндүүх цаг хугацаа бол энерги зарцуулаад байсан болохоор ийм шийдвэр гаргасан. Манай гिचэн замдаа тохируулсан машиныхаа өндөр намаас эхлээд дугуйг нь хүртэл сонгоод мань хүн ч гэсэн үнэхээр л нэг зүйлийг ойлгосон бололтой. Энэ талыг нь хараад өмнөхөөс өөрчлөгдсөн талаар нь ярилцаж байхад Ресукэж давхар бэлтгэл хийгээд байгааг нь мэдчихсэн болохоор энэ уралдаанд багдгүй ялсан ч ялагдсан ч шал өөр төвшөнд хүрэн цадахчаа. Гэтэ бараг л ялагдах ба. Сайн дэмжиж өгөөрэй гээл. Такумигийн боллоо орхон хүнсэнд бүрч ихсэн юм шиг. Кёсугойг бэлтгэл дундаараа амарч явахт нь бондоор ах үерснээл чийш үнэхэр модель шиг залуу юм аа. Ахын ч бас нэг иймэрхүү л байсан. Гэхдээ нас ихэд ирэхээр ийм зүйлтгэл болд юм биш үү? Ээдтэй залуу байгаа дээрээ л хөжилдөж аваарай. Хүн байгаа зүйлээ анзаардаг юм билээ шүү. Гээл их л дотночилж яриад явахгүй ч байснаа. Зөлгөө ярих чийсэн зүйлээ мартсан штий. Ахныхоо машинаа өксүрд бэлтгэсэн ч гэлээ. Уралдаан гэдэг чинь өөрөө өксүр болон уруу нь хосолж ижил. Яг ч их балансанд гардыг болов уу гэж ахан сүлийн үед бодоод байгаа. Боломжтой бол хоёулаа ганцхан өксүрт биш. Өксүр уруу аль алинд нь уралдах уу? Гэдэл санал тавихт нь манай хүн чаа. Урууд яаж явдгийг харуулах боломж гээл зөвшөөрчдөг. Ресукачийн салыг нь хүлээж авсандаа огт зэмлдэг. Угаасаа шууд л ирээд тулгацсан болохоор тэглэж энэ уралдаанд ялагдсан ч хамаагүй энэ хүмүүсээс л юм сурган чухал гэж бодож байгаа. Ийм хүнтэй уулзсан болохоор уралдаа хүсэл бүр оргилчихсан. Хурдхан л уралдаа гэж байгаа Такумич бүр байдгаас хэдэн хийлүүд дарамтанд орж сандарчихсан. Яагаад тэгэд байгаагаа ч ойлгохгүй. Өдөр нь энэ гэж эйр кондишнтэй тухтай газараа жолооч нараа унтуулад өөртөө машиндаа аварна гэж явахтан Такуми яах юм би өмшгөл машиндаа унтчих. Миний хооронд Ресука та унтчих гэхтэн. Үгүй энэ бол ингийн нэг уралдаа огтосоо биш. Жирийн үешгээ машиндаа унтахгүй. Та хоёр тухтай маш сайн нойроо авах хэрэгтэй. Энэ бол тушаал гээл. Ерөн тэгээ унтна гэдэг чинь хөө өөрийгөө сэргэлж байгаа хамгийн сайн мэд юм шүү дээ. Энэ хоёр замаараа нэлээгээд явсан ч гэлээ бүрэн цэжлээгүй. Эргэлтүүд нь богинохон хоорондоо ажиллахан болонгууд ихтэй онцлог содонзууд харагдахгүй тийм л зам. Такумид бол Ресукигийн үг бол хувь шүү дээ. Шууд л тас. Энийг нь хараад бүр шок. Дарамт мэдрэхгүй байгаа юм бах та. Харахад эмзэг харагддаг ч гэлээ үнэхээр хатуу самар шиг юм аа гээл. Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ бадамцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаач ашиглах боломжтой хязгааргүй дата бүхий өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Өдрийн халуун өнгөш нар буухтаа зэрэгцэн манай хоёр ч мофиттойгоо замаа нэг нэггүй судлаад ялтаж үл алхаж явсан самаагүй үр дүнтэй байгаа. Өнөөдрийн уралдаа эвтүү төрүүлж явна. Домгууд уралдаж байгаагаас гадна сүүлийн үед ирчээг аваад байгаа. Томоохон дийдэслийнхээ уралд нэхээр машин мэдгүй ч гэсэн зөртөө сонсогдож байгаа болохоор ирж үзэх хүмүүсийн тоо ч их. Яг л ярилцсан дагуу өксөр болон уруутай. Орой дээр гараа шонт өрөөд буцаж ирэх үед бүтэн нэг үе гэж тоолно. Уралдаас өмнөрөөс үгүй хизээч өгж байгаагүйгээр нөхөр зөвлөгөө өгдөг. Ахнар ч гэсэн өөрсдөө ихтгэлтэй байгаа ч гэсэн эсрэг баяа тийм ч умархаа ялчихгүй. Хүчрхэг тактик өндөртэй хүмүүс гэдгийг нь ойлгож байгаа. Гэсэн ч гэсэн хөгшин хүмүүс болохоор нэг нь анхаарал амархан суларчдаг. Дөөх нь хямрчхан бол гидснэ өвддөг. Тэгэл нэг нэгэндээ анхаарал тавьж өглөөл. Үнэхээр л хөрхөө хоёр. GTR бол маш өвчтэй Godzilla очтой мангас шиг машин. Тэр чирээрээ хүнд. Энэ хүний бурхны хөлгийг шошилж байгаа нь машины хаад, тормоз, хоонсыг яг л өөрийн биений нэг хэсэг шиг өдөртдөг болохоор л тэр. Ийм том хүнд биетэй машиныг ч хөнхөө машин унж байгаа юм шиг л тогтвортой хөнгөн эргэж байгаагаас нь харахад ямархуу хэмжээний чадвартай гэдгийг нь харагдаж байгаа. Энэ залуучин байгаа бахта Хошино Конзо гэдэг энэ бүдүү ахын нэг уралдааныг нь үзчихсэн бэлээ.
Тухайн үед GTR 32 ундаг байсан. Нэг болон дээр бүр тэр тэмцээнийг дуустал нь дэрвтэлж байсан гэсэн. GTR-ын ATIS ETS гэсэн систем байдаг. Энэ энгийн 4WD системүүдээс яах өөр. Энгийнээр хэлэх юм бол дрифт хийх ямар ч боломжгүй. Учир нь хэм бол энэ систем нь арын хэсгийг мэдрээд урд удаа адилхан уртаар давтамжийг тааруулдаг. За өөрөөр тайлбарлах юм бол сөргөгчөө багсаа бүгчээрээ түлхсэн ч гэсэн чирийн артлын дугуй шиг гулган өнцгөө бариад байх нь хэцүү. Эхлийнхэн зүтгүүрний хэсгээр угаасаа л машин чи өөрөө дрифтлэгээ болно штэ. Энэ систем нь угаасаа л дрифтлэхэд биш хурд авахтал зориулагдсан. Тэгэхээр тийм урт хугацаанд дрифт хийгээд байх ямар ч боломжгүй байсан гэсэн үг. Тэрийг тухайн үед Toyota сургуулийн захирал нь хүртэл харчаад яаж хийснийг нь ойлгоогүй тийм л гайхалтай зүйл. Магадгүй тийм болохоор л энэ хоёрыг энэ тулааныг үзэж явуулсан байх. Ах GTR цуврал гарч эхлэх үед л шууд унж эхэлсэн. 32, 33, 34 гээл. Яг 32 гарч ирэхдээ шоконд орж байсан ч гэлээ. 33 дээр бол урам нь хугараад буцаад 32 ундаг байж агаад сүүлдээ GTR 34-ыг ундаг болсон. Энэ бол ялчгүй 32-ын сайжруулсан хувилбар. Яг л ахын хүснээр арийнхын машин хол тасарчлгүй араас нь дагж явж чадаад байгаад нь баяртай байгаа. Гэсэн чинь мань хүн бол сайжирсан машинтай их л итгэл өсөөсөн ч гэлээ. Аригжил дагж байгаадаа бүр шок. Үгсүрт бол угаасаа боломжгүй л дээ. Мангас штэ мангас. Зүтгүүрийн оргил шиг л машин юм чаа. Нэр ах төвлөрлөө амархан алдаад идэг болсон гэж хэлсэн дээ. Одоо төвлөрөхийн тулд өөртөө чанга яриад. Гэтэ энгийн хүн бол төвлөрөхийн тулд чимэг болдсон штэ. Харин ахын эсрэгээрээ хачин богоц. Гэтэ үнэн шалтгаан нь бол сэтгэл хөдлөлтийн дүүхтэй болохоор тэгж орж ашиглаж үжил жаахан тайвшран төвлөрч чаддсан бэлээ. Чимээгүй болол эхэлчих юм бол өөрч өдөрдөж чадхааргүй галзуу хүшиг дахиад эхэлдэг. Нас өндөр болсныг чилхүү тэрийг өдөрдөж чадахгүй болсон. Тэгэхээр аль болох ашиглах хэрэгтэй. Уг нь бол өдөртөд байгаа штэ. Гэсэн чи манай хүнд бол яг л галзуу солиотой хүшгэл явж байгаа. Энэс амирын үнэхээр бүр аимшигтай юу? 4 дугаар хөтлөгчтэй машины эсрэг өгсөрт бүхчээр уралдах юм бол дугуйнд маш алтай. Тэдгээр хаац торомзын чадвар нэлээд сайжирсан ч гэлээ. Одоогийнх нь өрсөлдөгчийн хажууд бол хүүхдийн л чадвар. Тиймээс өгсөрт аль болох дугуйгаа гамнаад урууд хүнд машины эсрэг хөнгөн гэдэг давуу талаа гарган оролдвол дээргээ зөвлөгөө өгсөө. Гэтэ бас нэг хачиргалтай зөвлөгөө өгсөн нь 7 секундээс хосорч болохгүй гэсэн. Ах бүр хурдаа баагаар нэмээд зайгаа холдуулаад араас нэг зүртэг хөшлөхгүй барааг нь харсан шигэ тасарчлгүй яваад байгааг нь анзаараад ерхэд төлөвлөгөөг нь ойлгочихсон. Ухаалаг хөвгтүүд имгээж. Гэтэ ийм насн дээр ухаалаг байна гэдэг хэрэггүй л байлтай. Хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Манвиттэйгээ ухаан ордуулах гэвэл хэцүү дээ шүү. Харин залуу насныхаа ирж хүчээр уралдах юм бол ахтны хэцүү байх шүү дээ. За тэгэл уралдаа л гэж дээ. Гээл өөрөөртөө ярьсаар. Нэг ч удаа ялагдаж үзээгүй хүн ингэж ярьж байгааг нь өөрөө сонссон бол маш том зөвлөгөө л дөө өгнө. Одоо л аль аль нь уруудахтаа бүхний гаргах нь бараг л ойлгомжтой болчлоо. R32-ийн бараан чарагдгаа болж эхэллээ. Угаасаа ингэж ижил өгсөрт байх давуу талаа гаргаж уруудахтаа алдах цагаа богиносгож байгаа. FT-ийн өөрчлөлтөөс өрсөлдөгчийнх нь мөрөн чарагдгаа болж эхэлнэ гэдэг бол үнэхээр л хэцүү байгаа бах. Дан өгсөрийн тулаан байсан бол энэ үнэхээр л хайргүй тулаан болох байсан байж. Урт талд нь ячил машины бараа харагдах юм бол хэр уртаа явахад харуулж чадна. Алга болчхорчин санаа зовоод нөгөө гамж байгаа дугуйндаа ч халтаа үйлдэл хийж мэднэ. Гэсэн жилээ манай хүч одоо бол тийм сэтгэлөөдлөө хангалттай дараа сурчсан. Яг л төлөвлөгөөний дагуу урт анх барьсан урд дараал бараг л тэрнээс ч илүү хаас торомзыг хослуулад араагаа чогцом өгсөн шид солих нь багсаад уулын өрөөд ганцаархнаа GTR 34 хаа зөнтөртгөр орж ирснээр юун дөрөв дугуйчлэгтэй машин гэхээргүүл дэрэг тийгэл буцахт нь энэ уралдаан зүгээр л уралдаан биш хит хүчний зөрүүтэй дээрлэх хэлжшгэл бүр ийм ч хол зайтай байныг шинж төсөөлөөгүй ахвал одоо урууд хүнд машинтай болохоор зайгаа чадлаар л холцсон дээрээ хадгалах хэрэгтэй. FT-ийн дрифт нь бол хүн бүртэл яг л сургалтын багш яг л ингэж хийх ёстой гэсэн заавар шиг л үнэхээр л гайхалтай. Машин хоорондын зай 6 секунд. Одоо л өөрийнхөө давуу талыг ашиглах хэрэгтэй. Олон дараасан болонгууд өнгөрсөн шилээ өрсөлдөгч нь бараа харагдахгүй байсаар харагдахгүй өрсөлдөгчтэйг уралд нэгдэг чинь байж байгаа хамгийн хэцүү уралдаан шүү дээ. Угаасаа яаж ч утсан. Манай хүний машины тохиргоо нь өксөр тохируулагдсан гэхээр уралдаа тохиромжгүй гэсэн үг. Тэгэхээр нэг бол ялагдана, эсвэл бүр ч илүү сайжирна. За тийм хол биш юм шиг баг багаар орцоор. Ахын хувьд бол арын төлөнд нь одоо л гарч ирэх ёстой гэсэн таамаг байсан ч гэсэн одоо ч гэсэн байдгүй шүү. Тэгэхээр одоо энэ цагаа бариад явчих юм бол хоёр дахь тойрог гаргалгүйгээр асуудалгүй ялчих юм байна. Гэхдээ эхний тойрогтой л ялахгүй хөгшөрсөн болохоор анхаар төвлөрөлт нь угаасаа л муу байгаа шүү дээ. Тэмдээс усны сугмыг хүртэл ашиглаад хугацаагаа хэмнэсээр GTR шиг хүнд их биетэй машинаар энэ аргыг ашиглаж ийнэхээр бүр ямар ч боломжгүй зүйлийг л хийгээд байгаа энэ хүн үнэхээр л амжигтай байгаа байхгүй юу? Гэсэн чи юу FT хүртэл мэдээж юм шиг энэ замыг товчлол ороод ирэх юм. Одоо нэгнийхээ моторын дуг сонсохоор зайд ороод ирлээ. Булан эргээд GTR 34-ийн арын хоёр нүдэн гэрэл хальт үзэгдэл өнгөрөх нь одоо л нэг баг зэрэг амьсгаа авах боломж гарч ирж байгаа. Тэгэхээр одоо зай магадгүй 4 секунд. Тэр жигтэй тасараад үлдчихээсэй гэж бодож байсан ч гэсэн арын төлөнд нь гараад ирлээ. Одоо л нэгнийхээ барыг харчихсан юм чинь жиг уралдаа хэлж байгаа юм чаа. Ахнарын хувьд бол бас нэг хэцүү зүйл байгаа. Настай хүмүүст бол энэ халамт бол хэцүү л байгаа. Иймэрхүү уралдаа хийгээгүй утсан болохоор бүр сэтгэл нь хөрчихсөн. Хэдийгээр энэ уралдаан төлөвлөгөөний дагуу дид төслийн талд байгаа юм шиг боловч эсрэг талын машин хал үзэж халуун чулууд олоож авсан толгой болохоор ялах магадлал нь 50-50. Ахын уртлын дууг нилээл яваад эхэлж гисэн. Баг зэрэг гулгалтаа орж ирээд зай бол одоо нилээл ойрхон. Гэтэ энэ одоо хангалттай биш. Зайгаа бүр дарамт өгөх зай руу ойр тулах хэрэгтэй. Сүлийн булан ирэх үед машин орондын зай маш ойрхон. Ингээд л хоёр дахь үе эхлэх нь ойлгомжтой болчлоо дөө. Ийм байхад дид төслийнхэн бол үнэхээр л төсөөллийг эвдэхээр өөр төвчний мундаг хүмүүс юм. Шилтэй ахч бусдаа энэ хүмүүсээс суралцаад ав гэж зөвлөгөө өгөөл. Одоо FT урдаа гарч явна. Тэгэхээр шууд л бираар зодоод хол тасрах боломж багтай. Бас дээрээс нахын төвлөрөх чадвар энэ төргээл давуу тал нь тэр чигтээ бараг л хэрэгчлээ. Тэмдэж бүгд санаа зовж явах шилтэй ахч. Хашинаа маань одоо л жигнэсээ хөгжилдөх боломжтой болж байгаа байна л да. Та нар эд үеийн галзуу золоог одоо харж магадгүй юм биш үү?
Араас нь дагаж явахдаа бүр дарамт гэж юу гэдгийг тултал нь мэдрүүлж байгаа юм чаа. Гүүпрэл дагах гэдэг чинь утга учирыг л бараг л харуулж байгаа. Хоёр өргөн машиныг нэгээ гүйцэтгэүүлэх нь хэцүү болохоор өксүр тэмч амархан дөрүүлчихгүй байх. Гэтэл ахвал юу ч бодлогүйгээр өксүр болон уруу дээр зэрэг уралдаан хийе гэж хэлэхгүй л байх. Зориудаар өөрийгөө болон луу шахсан байгаа байхгүй юу? Бүр ямар ч тэнэггүй энэ булангийн эхлэл дээр гүйцэтгэүүлнэ гэж бодоагүй байхад ганц дараад л хажуу бөөрөнд нь гараад ирэх юм. Ийм нөхцөл байдалд бол дотор болон тамар нуртаа байх юм бол гүйцэтгэхгүй тодорхой. Саяны тарилтууд залуу хүүхдийн хамгаалтын чадварыг л шалгах зорилготой үйлдэл. Яг л бодсны дагуу оргилын шонгийн эвтэл төрүүлээд ирэх юм бол бараг л ялалтан тодорхой болно. Гэсэн ч гэсэн арын машин ямар ба нэгэн зүйлийг хийх гэж байгаа юм шиг. Азар юм хийхгүй бололтой оргил чармаш хааз мэдээ урдаа гараал ирлээ. Энэ л ахын хүсэж байсан нөхцөл байдал. Баян гараас нь тулж аваад тэрэндээ тасгаж агаад ганцхан дараад л дотор талаар нь ороод ирлээ. Хин ч ийм эргэл хийднэ гэж төсөөлөөгүй. Хоёр машин бараг л мөргөлдөхийн даваан дээр эвдээ туршлагагүйтэн баазарыг эргэлдээ алт хуйд нь тэр загарын дотор талаар нь гүзэл орчихдог. Маш жижиг зэгаар ямар ч дөрөв дугаар хөтлөлттэй машин битгийхэл FT болон FF төрлийн машинууд хийгээд хэзээ үргэлтийг хийгээд л урдуур нь хазлаад яваад өглөө. Ийм зүйлийг үзэх хүмүүсийн зүс нөхөрөөл харж ирсэн манай хэд хүртэл шок. Хоёр өргөн машин нэг гүйсэн гэдэг угаасаа хэцүү. Тэгэхээр ялах боломж 82. Энэ удаа уралдаан бол шаал өөр. Бүр дөрөв дугаар хөштөгтэй машинтай бичиж эвдээ унж байгаа юм шиг л дрифтлээ яваад идэг. Жирийн явалтаар нь шангалтай өргөн машин ийм нарийнхан зам дээр дрифтэд яваад харчаа. Хажуугаар нь ямар ч машин зүрх завсар гарахгүй шүү дээ. Уруу замын шулуунд бол дөрөв дугаар хөшлөгтэй болохоор хамаагүй урдаа буланд л гүцэх хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ уралдаан бараг л нэг талдаа гарчлаа. Ах чимээг болоод илүү төвлөрөөд эхэлчих шиг боллоо. Хоёулаа одоо дундаа ямар ч хайргүй шаравсаар ямар ч шаардлагагүй булан дээр хүрч шарваад ийн гэсэн мэдээ эрэхтэн шилтээгч хоёр тэрэг залуу хүүхдийн уралдаан эхэлчихвүү дээ. Дрифтийг дрифтээр тулж байгаа гэхээр Койсукиг ингэтлэн хурдан сайжирсан гэдгийг Гиросук гэж бодоагүй. Зүгээр л ямарч харцгуулаад ирэхтэн төрөлхийн гэмээр уралдах чадвар нь магадгүй сэргсэн баг. Ингийн уралдаа ингээд л дрифтийн толгоон болчлоо. Хүнд машинаар ингэж удаа яваад байна гэхэр чи уртлын нугар нилээл явж байгаа л да. Баг варгадаг шаа угуулгаал. Машин бүрэн өдөрлөгийн доороос нь гарах гээд байх шиг. Кесуке жахаа салиг тэнэ шин зүйлийг сурсан. Гадна талаас нь сөргүүлэн дайраад дрифтийнхаа торомцын цэгийг гоё тааруулаад урдуур нь орсон ч дугуй нууцсанасаа болоод ах бүрэн торомцол хэмжээгүй мөрөгчдөг. Кесукигийн хувьд бол өмнө тосон дээгүүр явжсэн болохоор өдөрдох чадвар нь хамаагүй өөрчлөгдсөн бололтой. Хальт ажиллах ширвэрсэн ч хэллээ өрүүлээсээ хоёр гараар зурсаараа л авч үлддэг. Уралдааны сүүлийн булан дэвтэ ороод ирлээ. Манай хүч үүнийг хийж чадсандаа бөөн баяр. Магадгүй түүний чадвар энэ уралдаанаар төсөөлгүй аргагүйгээр өссөн баг. Агч үнэхээр хөгшрөөд рүүлээд ийсэнгүү хөгшөө ахыгаа уучлаарай гээл. Үнэндээ бол дугуй навчсан болохоор өөрт нь хамааралгүйгээр сүргсэн л тээ. Гэтэ хөөрхөн байгаа сте. Бөөн баяр ийм уралдаан хийсэндээ жаахан хөгшрөл догтлоо. Ахмиг насандаа л анхныхаа ялагдлыг амсаж байгаа болохоор тэр нь нилээл зугаатай бололтой. Нөө шилтэй ах тэр ирснэ. Чийл хичээд юм штэ. Яг хөөрхөн чадварлал залуус үлээ. Би ч нэг хичээсэнгүү. Гээл бүр нэг өөртөө тэг хитгэлэн тулчихсан ах. Шөнө үжижл үнэхээр л халуун. Зүгээр гадаа алхах хэцүү байхад машины кабинд байгаа хүнд бол бүр ч халуун байх нь мэдээж. Одоо уруу замын уралдаан, Такуми урдаа явна. Ах чирэнгүүтээ ахын чамаас нэг юм асуучих уу? Залуу хүн хүвэж яагаад 86 сонгосон юм? Сонирхолтой санагдлаа. Гэтэн би зүгээр л сонгосон юм шээ. Аавын машин болохоор л багаас л энэ машинаас өөр машин мэдлгүй л өссөн шүү дээ. Гэтэн аавтаа ч уулзмар санагчлаа. Магадгүй найзууд болж магадгүй юм. Гээл тулаа эхлэхэд бэлэн боллоо. Эхний уралдаан дээр дизелийнхаа ялсан болохоор одоо хинч манай хэдийг басахгүй байх нь мэдээж. Гросук гэж ирээд чи нэлээл хүнхэн сорилттой тулсан байгаа. Над хүн чинь сул тал гэж байхгүй. Тэгэхээр надад өгч чадах нэг л зөвлөгөө байна. Твч. Яаж ч хийсэн хамаагүй твчгэл хэрэгтэй. Яг уу боломж гарах юм бол нэмэлт зөвлөгөө өгөхийг бодъё. Тийм болохоор өрсөлдөгчтэй анхаарал хандуулгүйгээр зүгээр л замаа саар. Угаасаа над хүн чинь бол сүнс гэж хилчгэл яваад өгдөг. Гэтэ сүнс гэж хэлсэн их л ачаа. Араас нь явж байгаа ахвал амар тайваа. Нэг гар нь өрүүл дээрээ нөгөө гар нь араан дээрээ. Энгийн хүмүүсийн хувьд бол нэг гараараа уралд нэгдэг бол төсөөлтөн ч байхгүй байгаа штэ. Яж ч энэ уулын зам чи энгийн уулын замаас хамаагүй урт зүг болонгуудтай. Ийм байхад нэг гараараа уралд нэгдэг бол ямар ч боломжгүй. Тийм болохоор л түүнийг хүрдний шидтэн буюу бурхны гар гэдэг. Арын машин ямар ч зайлшгүй шинжгүй явж байгаадаа сандарч байхад арын машины ахвал яг үнэхээр л буудсан шиг дажгүй байна. За тэгэхээр та нар магадгүй бодсон л ах л та. Нэг гараараа уралж ийн гэхээр дрифтийн хаанлаа байна гэж. Гэхдээ үгүй харин ч эсэргээрээ дрифт ч хийдгүү, грифт ч гэсэн хийдгүү. Тэрний яг дундуур нь явдаг. Грифт гэж мэдгүй хүмүүс байх юм бол товчноор хэлэхэд дрифт гэдэг бол гулгалтайгаар дунд хурдан дээр явдаг бол грифт бол маш сайн дугуй замтаагаа алдаж маш өндөр хурдан дээр явдаг. Цэвэр хурдл гэсэн үг. Ахын чадвараа бүхэлдээ 20 жилийн турш хөгжүүлээд алдаж амж явсаар одоогийн техникийн өөр юм болгосон. Дугуйн хүчний үйлчлэл гэдэг зүйл байдаг. Ер нь бол ах G-force гэдэг зүйлийг л ашигладаг гэсэн үг. За үүнийг энгийнээр ойлгох юм бол хурдан огцом ах юм бол урдаас нь түлхэж байгаа юм шиг л хойшлно шүү дээ. Бас дээрээс нь зүүн дарах юм бол баруун тишгээ татж байгаа юм шиг л хажуу тишгээ наална. Үнийг л хэлээд байгаа. Та нар нөгөө гараа бочоод бохир тоглоодс нөхрийг санаж байна уу? Хүрдээ тодорхой зайд ашиглана гэдэг бол хаазаа маш сайн тохируулж яана гэсэн үг. Шилтэй арга барил бол түүний төгсрөөсөө хөлбөрөхэд хэлцдэхгүй. Такумид нэг л тийм танил мэдрэмж. Инфлюенса онсог хөгшөө өвгөний өөрт нь өгсөн мэдрэмжтэй бүр яг адилхан. Одоо ингээл гүйцэтгэх нь бат юм байна л да. Гээл бүр хямраад уур нь хүрээл. Хүмүүсийн нүдэнд бол 1.86 домгийн урд гарчаалтаа халцаад байгаа. Гэлэж гисэн ийм хурдан уралдааны бүс нутагтаа харж байгааг болохоор бүр шок. Эхний төрөгтөө манай хүн чинь ойлгохдоо юу ч хийж чадалгүй хоосон дарамт мэдэрсээр байгаа дуусч байхад арын ахвал хангалттай ажиллаад дараагийнхаа тойрог руу орж байгаа. Такумигийн ганц давуу тал бол ямар ч машиныг араас нь маш сайн дагдаг. Тийм ч болохоор магадгүй 2 дугаар тойрог түүнийг болж магадгүй биш хүмүүс таамаглаж байгаа. S2000 гэдэг машин бол унцрахад маш хэцүү. Ямар ч элдв тоног тохиргоо хийлгүүгээр машина тулталны явуулах юм бол ингийн 86 ард нь ойртохчгүй. Тийм л хүчтэй машин. Яж жоохтон жолооч домог болсон хүн гэхээр эсрэг талд нь бол ялагдана гэсэн бодол юус орж ирэхгүй байгаа. Гэтэ манай 86 чи ингийн 86 биш шүү дээ. Өөр мотортой. Жолооч нь ч гэсэн ингийн нэг юм биш Такуми.
Энэ S2000 дэх машины гол үнц нь удирдлага хүлээн авдагтай байгаа. Урт талынх нь хүн төвлөгөөр нь ардаачин хувирлахад тусалдаг. Бас дээрээс нь энгийн машиныг бодох юм бол хамаагүй өндөр X-Bone их бийтэй. Дугуйн доторх хөнгөн бага хэмжээний хаалтаас гадна 30% электрон хэрэгслээд биш уламжлалт хэрэгслээ бүрэн сайжруулсан болохоор улдааны чадвар сайтай машин. Шулуухан хэлэх юм бол тор бодо 4 дугуй мааждаг машиныг зүгээр л идэж ухаар тийм л машин. Гэтэ хэдийгээр тийм байсан ч гэсэн тийм амархан бол биш. Тухайн хүнээсээ л их хамаардаг. Өөрөөр хэлэх юм бол потенциалыг нь тулсан гаргахын тулд хангалттай чадварлаг байх хэрэгтэй гэсэн үг. Мэргэжлийнхэн дунд хүртэл энэ машиныг ундаг тустай хүмүүс байдаг гэж яригддаг. Тийм хүн л унахгүй бол хүчийг нь бүрэн гаргаж чадахгүй. Тэгэхээр ямар ч маргаан байхгүй Жошима Тошия гэдэг хүн бол тэр хүмүүсийн нэг. Бондоргч найзгаа сайн мэддэг. Энгийн нэг уралдаанчтай уралдах юм бол зүгээр л идэж угаал дуусчихсан байлээ. Харин эсэргээр өсөлтөгч нь Авеста нэг байх юм бол зориудаар зугаасах гэдэг нэг тийм муу талтай. Такумигийн явдлыг нь хараад үнэхээр л хүлэн зөвшөөрөхөр мундаг байгаа болохоор урд нь хаач гэсэн шууд тасараа явчихгүй. Ард нь дараагийн дөрөгт нь орж байгаа дараас нь гүйцэж байгаа. Гэтэл шулуун багтаа нуглагтай замд яж хат нөхсөрт биш уруу дээр бүх хурдаараа явж байгаа машинуудад бол нэлээд хэцүү шттэ. Гэтэл зориуд тэрийг хийхэд байгаа тийм л хүн. Такуми зураасуудаа яаж авч байгааг нь хараад энгийн явалт биш байгааг нь хараад л ойлгочихж байгаа. Өөрөө ч чумуудыг тэгж ашиглаж чадахгүй байгаадаа бүрд цухалдаад араас нь явах хүн залуугч гэлээ торомжлох чадвар нь нэлээл өндөр. Болонгуудаа цэвэрхэн аваад магад хийдтэй алдаануудаас засчих юм бол ирээдүйд дийл тэр үнийг гарч ирнэ гэдгийг нь ойлгож байгаа. Тэндэж өөрийнхөө хамгийн сайн техникүүдийг харуулна гээд л. Октябрь уралдаан 6 туудаага эхэлж байна. Хин ч юм удаа үргэлжлэнэ гэж бодоагүй. Урдлынх нь машин нь яг адилхан болонгуудыг өөр техникээр яваад байгааг нүдэнд нь харагдаад гол нь өөр өнцгүүдээс орж ичж яг адил хурдаар явж ийн гэхээр нэг л ойлгомжгүй. 6 дахь уралдааны дараа хин хинийхэн шатхам дуусж байгаа болохоор хэсэгэн зогсох шаардлагатай. Тэмдээс зогсож байхдаа Такуми өөртөө ойлгомжгүй байгаа зүйлээ гайхаж явахдаа саяны явсан бүхэл уралдааны үр дүнгуудыг харахыг хүсдэг. Учир нь өрсөлдөгч нь улам л хурдан болоод гайхаад байгаа. Гэсэн чи юу вэ? Хариулт нь Такуми удаа ширчихсан. Нөгөө машин яг л роботонд зааварлчихсан юм шиг ямар ч секундын өөрчлөлтгүй. Үнэхээр л итгэхийн аргагүй өрдөө. Ах эсрэг талаа хүлэн зөвшөөрсөн. Мэж хөвгчлдөөгүй бүхнээ л гаргаж байна. Гэтэ яг зугаатай л байна штэ. Гэхэд за чи одоо ямар залуу хөхтөө. Ингээд байх юм бол чамд л муу наад би чинь дийлэхгүй. Зүгээр л маяглаад. Гэт загнаал дараагийн уралдаанд дуусгах гэж зөвлөдөг. Рёсуко ч гэсэн Такумид урдаа гарч байгаа хугацаа ч муудаад байгаа шалтгаан бол зүгээр чи тэр хүний хавханд орсон байгаа болохоор тэр дахиад хэлчихэ. Тэр хүнийг биш зүгээр л замаар гээд дахиад л уралдаа эхэлдэг. Бас өөр өгсөн зөвлөгөө нөх юм бол явдгүй хэсгээр Хиотааг нь анзаарсан уу? Тэгэхээр сайн бод гээл. Хамгийн гол нь үзүүлэлтүүд юу гэлдэж байна вэ гэхээр Домог улсын нэрхэм өөрийнхөө жинхэнэ соёыг одоо л харуулж байгаа. Наад хүнчээ сүнс эсвэл замаа хар гэдэг шалтгаан гэх юм бол тэр хүний явдлуудыг нь хараад за одоо ийм зүйл хийх юм байна, одоо тийм зүйл хийх юм байна гэж таамаглаж огт болохгүй. Яг адилхан болон байсан ч гэлээ энэ хүн өөр арга барил ашиглаж чадхаар тийм л өндөр зэрэглэлийн хүн гэдгийг нь мэдж байгаа болохоор л тэр. Такуми харин хурамч гомуудыг харж тэрийг нь өөртөө дадал болгож цагаа хэмнэх гээл ингэж байгаагаар өрхөнд нь орсон. Одоо л хин хинийхэн дугуйд чи зөксөө би зөксөө дээрээ бараг л ирчихсэн байгаа. Тэмдэж өдөртөд улмал хүнд яжхат наавас аасан дарамтанд бүрл ихэр гай болоод байгаа шиг. Юу хийхээж мэдэхгүй, юу ч хийсэн бай нэг алхмын хойно л байгаад байгаа юм шиг. Түүний арга барил нь эртнээс бэлдсэн гэмт хэрэгшгэл. Нэг гараар уралдаад байгаа ч гэсэн шалтгаантай. Ширүүн хөдөлгөөн багтаа байдаг болохоор дугуй нь арай гамтай. Бас дураараа шугам ашиглаад байгаа нь өрсөлдөгчдөө боломж өгч байгаа юм шиг. Нэг бол хит их тайвшруулад, үгүй бол хит их сандраагаад. Яг л зүрх мохоох тактик шиг. Та хэд 13 дугаар зууны монголчуудын зүрх мөхөөх тактик гэж сонсч байсан уу? Илт гэж байгаа хэрмийнхээ гадаа хэдэн зуун түүдэг асааж, орилолтон бахиралдаж айлгаж байгаач, зөрөг дээр олслогдож байгаа элчийн морин юу юугүй л өхнө гэлтэй эцэхий турхаа болохоор ядарч байгаа хүмүүсээ байлчигээл сэтгэл зүг нь хоёр дуулдаг. Тэгэхэд бол яг л тийм зүйл. Маш ухаантай чадварлаг үгүй. Одоо л бүгд шинжингээ бэлээсээ өрхнийхээ хамгийн том цогцолтыг нь хийх гэж байгаа. Дараасан 10 Ромог гэлбэрийн мушка зам дээр ямар бангийн зүйл хийх гэж өнөг тамагласны дагуу агч 8-9 рүү шилжих болон дээр хэмнэлэн жаахан өөрчлөгдөд байсан гэж бодсон явж байгаа юм чаа. Яг л бодсон газараа шууд хариулахад Такуми хамгаалал урдлаа хаасан ч замын хөвөр өсрөлөө ороод л зэрэгцээ ороод ирдэг. Яг нь ч мод байдаг болохоор л арай ч нэгээр дайрахгүй үз гэж бодоод бүрээ хамгаалаагүй. Яж хатан дууг нь муучсан болохоор дараагийн хэрэглэл рүү шилжихдээ л гадагш цайгаа алдаа дурдуур оруулчихдаг. Үүнийг харсан хүмүүсийн ирүү ам нь молт агч залуу хүүхдийн урмыг хоочхор зүйл хийчихгүй дээ гэж дотроо гэмшээл. Гэтэл ялагдж бишэл лахтиг юм гэсэн яг аавынх нь үзэл бодолтой ойролцоо хүн байгаа юм. Ингээл гүзэгдсэн болохоор бүхэл зүйл дуслаа. Рёсуко ч гэсэн хөлөө зөвшөөрч за яг угаас л бүхэл зүйл төрлийн удирдлагандор байсан. Одоо ингээл дуусаа үстэй гэж бодож байхад Кёсуко л ганцаараа яг өөр хүн байсан бол тэгж бодож болох ш. Тэр чи Пүживара Такуми штэ. Юу болохыг нь одоо ч мэдэхгүй. Росуко ч гэсэн гэтээ бууж өгөөгүй юм шиг үлээ. Ашуутэр хүлээсээс мултарчлаа. Тэр одоо өөрөөр уралдаж чадна гэсэн үг. Гээл бас нэг хачаам хэлчихдэг. Одоо л ахад дуугаа амнаад ах ямар шаардлага байхгүй. Зүгээр л дуусан дуустал нь зугтах хэрэгтэй. Манай хүн ч гэсэн арай болоогүйгаа дуугаа дээзэгтэн тулгаан. Жинхэнэ утгаараа хүснээрээ хийж үзье гэж бодож байсан бүхэл зүйлээ хийгээл. Өмнө харсан байсан замынхаа хажуугийн хөвлөдийг хүртэл ашиглаад нэг гараараа уралдаж байна гэдэг бол жолоолохоо 100% эзэмсэн. Ямар ч сандарч түртэй дах зүйлгүй л гэсэн үг. Тэрнээс гадна өөрийгөө бүр ойлгочихсон. Ямар ч алдаа гарахгүй гэдгийг бүрэн мэдж байгаа хүний л үлдэл. За хүссэн шиг нь холдож өгөхгүй их л сонио. Ямар арга хэрэглээд ард нь тулж яваад байгаа нь их л ойлгомжгүй. Ариг л бүхэл зүйлийг нь ойлгоод яаж гүйцэтгэснийг нь ойлгохтой зэрэгцэн алгуулцдаг. Жинхэнэ сүнс. Ямар сүн зүйл вэ гэж бодохтой зэрэгцэн хажуудалд нь таг гэж онгох ихтэрл. Өөрөө ирэхгүй л өөрийнх нь бүхэл хэлэн төрхөн зур арилж, хоёр гараараа өргүүлээ барин машинаа тогтоох гэж үздэг. Гэсэн чинь Такуми арга барилаа ослуулаад л урд нь гарчдаг. Хизээч юм зүйл харж байгааг болохоор ах бүр шок. Сайхан л гүйцэтгэлээ гэдээс 86 ч урдаа явж байгааг хараад хүмүүс ч гэсэн шок. Ийм хурц өнцгөөс орж ирнэ гэж хизээч төсөөлөөгүй болохоор бас хизээс үлд хоёр гараараа машин барьснаа санахгүй байгаа.
Одоо л өөртөө дэх итгэл нь бараг л 200. Дугуун муудсан гэмээргүй явдлууд, моторонд байх бүхий л хүчээ жаахны жүдэлгүйгээр тулгаад жинхэнэ утгаараа галыг ясаж байгаа юм чи. Дараагийн үе одоо Такуми араас явна. Бүгд л дуслаа гэж бужигнж байсан ч гэсэн гайхамшиг тохиож 8 дугаар үе эхэллээ. Одоо гэхдээ бол нэг аргатай 2 унахаар гин өрсөлдөгч бол октоосоо биш. Гэхдээ бүхэл зүйлэн төлөвлөсний дагуу болоогүй болохоор ахаа сэтгэл санаа нэг л тавгүй, нэг л тэм тухгүй. Тэрнээс гадна тэр бол настай хүн шүү дээ. Тамир тэхээний хувьд бол залуу хүний хажууд бол хамаагүй сул талтай. Тэгэхээр хийж чадах ганцхан зүйл нөх юм бол өөрийнхөө дээд хүртээ гаргаж хол тасрах. Айлуулах хурдан хийхгүй бол удаа тасмал цаг хугацаа өөрийнх нь эсрэг. Такумигийн талаас бол хөгшин машин болохоор санаа зовж байгаач. Түүний техник чинь бол тал дээр санаа зовдгоо. Мөнгө болон цаг зав бид нар хангалттай зориулсан. Дахиад 10 төгрөг хийсэн ч чадна. Гэхдээ Лакенигийн уулын шугамаас энтхийн замын хаалт нь чулуутай гэдгээр өөр энэ л том асуудал. Аав нь хүртэл Такумиг одооч болоогүй бочир байгаад нь санаа зовж байгаа. Уг нь л аль болох суурийг сайн тавих гал үзээд байгаа штэ. Угаасаа хэвэн гэж бодож байгаа зүйлсүүд уралтад бүгдээрээ алгуулдаг. Жишээлх юм бол Дакарт ганцхан зөв зам гэж зурдаг боловч яг бодит амьдрал дээр бол олон зам байдаг шиг л тэрний адил суурь сайтай байх юм бол хаашаач ямар зам дээр хөрч чадна. Бас дээрэс нь өрсөлдөгчийн арга барилыг үгүйсгээд өөрийнхөө л дараад байвал ялнагч угаасаа байхгүй. Такумид хизээс шалж болохооргүй сайхан хичээл шиг л урт талынх нь хүн нь яаж шугамыг ашигладгийг жинхэнэ утгаар нь үзүүлж байгаа юм чаа. Энэ л түүний жинхэнэ төрх. Өмнөхөөс өөр байгаа ч гэсэн хаана өөр байгаа нэг л ойлгомжгүй. Баг багаар цай олцоор тэр зайгаа нөхөд байдаг бүхэл хүчээ гаргаж замын өнцөг болон хамгийн боломжтой турдаар туулан тавьсаар дугаархан дотор тал нь нэлэгдэхээс гадна өрүүлд нэрх дөрвөлтийн цогцолт нь бүр үнэхээр л хэцүү ч гэсэн үнэхээр ачаал зайгаа ортуулсаар гэсэн ч гэсэн одоо бүр болон тарагдгаа байлаа. Одоо гүзгүй гэдэг нэгэнтэй л ойлгомжтой. Гэж бодохтаа зэрэг заахын биеийн дийлдэхгүй бараг л бойлсонгүй бүтэн хэрэгчлээ. Такуми ч гэсэн эвлэрсэн зугаахан явж байхдаа түүнийг үсчдэг. Ялт хэдийгээр дид төслийн талд ч гэлээ. Ах эрүүл мэндэ боддог байсан бол энэ тулааны үр дүн яах ч байсан юм блэ те. Томгоч одоо өөртөө хоёлооч одоо зүгээр нэг ахмад наст ирчүүд болж тээ гэж ярилцаал. Ёсокоч гэсэн ялсан гэдэг хөлөөс шүрхгүй байгаа Такуми эцсийн үр дүнд бол чи ялсан гэдэг нь үнэ. Гэхдээ хамгийн гол нь гэх юм бол энэ уралдаан дээр чи маш их зүйлийг сурсан гэдэгт чи итгэлтэй байна. 86-гийн доод эдэнгийн төлөв болонд орохдоо нэлээл их хэмтэл авчихсан. Тиймээс хугацаатай уралдаан хийх боломжгүй ганцхан FT л явна. Ах хэдийгээр ялагдсан ч хэлээ залуудаа тогтоож байсан рекордыг нь бүр яаж ч яваад тачихгүй байгаа. Харин шилтэй ахын хувьд бол тэр 86 дэх хүүгийн машин нэвтрээгүй байсан бол магадгүй миний рекордыг эвдэж магадгүй л байсан баг. Гэтэл энэ хоёрын хувьд ч гэсэн саяныхны уралдааны амьдралынхаа шилдэг уралдаан байсан баг. Бондор ачсан жоохон хөөрөө зангаараа ах нь амар рекорд тогтоосон байгаа сте. Гэтэ чамд нэг юм хэлж болох уу? Чи энэ ч байгаад байхаар хүү биш байна. Чи хэрэг хүсэж байгаа бол ахын зөв хүнтэй холбоод мэрэгжлийн уралдаан шулгаад өгье. Гэхдээ манай хүнд санал тавьсан ч гэсэн хийх ёстой зүйл байгаа штэ. Дараа уулзалтаа ах хүү гэж явдаг. Такуми харин шилтэй ах тэр ирээд хажууд нь цуг явж үзхийг хүсдэг. Рёсоко ч гэсэн өөрөө сууж үзмээрээс нагаа нуулгүй хэлж байгаагаас л энэ гайхалтай боломж байгаа юм шүү. Дийтэл цаашгаа өргөлдсөөр хүнд хэцүү өрсөлдөгчтэй тарах болохоор олдсон боломж олгоно ашиглан шин зүйлийг сурах хэрэгтэй. Такуми нөгөөд дээр ирэхэд нь завтай байгаа дээр хөгжилтэй гэж эцүүхий дагуулаад явгаар болчдөг. Эмэгтэй хүний тал дээр үнэхээр л азгүй дөрвөн залуу хүүг хараад захирал нь хүртэл гайхаастай. Машины засварсаа гарч босч өглөөний ажилдаа яваал шилтэй авах хүч гэсэн үргэлж хөгжиж байгааг зөвлөсөн. Энэ удаагийн уралдаанууд дүнд маш их зүйлийг зааж ойлгуулсан гайхалтай уралдаанууд болсон. Тэгсэн ч гэсэн одоо давах ёстой даваа дэндүү их байна да. Тэр нь цаашдаа бичлэг хийхэд тулд спонсортой авах нь их чухал штэ. Манай нэг үзэгч ийм шинэхэн пэйж хөгжүүлж байгаа юм байлээ. Тэгэхээр та бүхэн Pentadice гэсэн промо кодыг ашиглах юм бол орлогынхоо 40% надад бэлгэлнэ гэсэн. Тэр та нар ба намайг дэмжингээ бас өөрсдөө сонирхолтой кино үзэж болно гэсэн үг. Нэг сумаар 2 дулаа гоё яваа штэ. За тэгээ season 4 таамт байсан та баярлалаа. Удахгүй season 5-аараа уулзцгаая. Баярлалаа. Баяртай.